Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Монгол телевиз. Тоглолтын зохион байгуулагч Ари Монгол. Миний тоглолт дүрлээс давагдаа. Маш их баярлаа. Нэгдүгээр би ийм их олон хүн цуглана гэж бодоагүй. Хоёрдугаар би яг энэ тоглолтын зохиол би энэ дээрээс бууж ирээгээд анх ярихад ер нь сайн ингэ дэдийшээ гарлаа л та. Тэгээ ер нь тоглолтоо болд юм уу гэж бодохгүй юу? Яг тэр дээрээс. Одоо тоглолтын дээр унаж өгөхөд явах гэж бодсон. Гэтэ бас ингэсэн. Би ч бол энэ зохиолоор бол ингэсэн тохоо. Энэ дээрээс ингээд яг ийм сая та нарын зохиол моглоо Джеймс Бонд ч бууж ирж байгаа хгүй би ингээд дэн гэж би тэ ингэж бүгд тэгсэн чинь үгүй би яг нэг юм сони юм Бейонсе шиг бууч. Нэг юм саата цаграг маграхтай тэ. За яг даалгад тэр намайг тагнуулгаа ботчоорой за. За тэгээд юуны өмнө маш их баяртай. Ягаад тэгэхээр миний өвөө Понцгийн шарууд орж гээд хүн ийм бөөрөнгийн байшинд бүх насаа өнгөрөөс мундаг юм байдаг хгүй. Тэгээд би тайзан дээр гараад ирсэн. Тэгээд бас энд миний эмээ байгаа. Эмээ сууж байгаа. Миний эмээ нэг хаана байна? Садэмээ. Тэгээд Понцгийн шарууд орж гээд хүн бол ерөөсөө энэ бүх залуу насаа энэ бөөрөнгийн байшинд өнгөрүүлсэн. Бүр жүжигчнээс нь ихсүүлээд багш болоод дарга цэрэг нь болоод яасан мундаг хүн байдаг. За тэгээ миний эмээгээд бас нэг хүн байж. За тэгсэн энэ би ерөөсөө энэ миний багнаас би ингэж цирк болон улсын филармон хоёрын голд байсан юм бэ. Тэг би ингэж боддог байхгүй юу? Би циркийг өвөөгийнхөө гэр гэж боддог гэсэн байхгүй юу? Баян ингээл дагаад хөтлүүлээд явж байгаа юм. Тэнгүүд эмээ болохоор энэ ардлаас ингээд нэг баавгаас хаагаад цай чанж өгдөг надад тий өвөөгийн гист. Би яагаад баавгыг жилжлээ ийм байхгүй юу? Яг одоо энэ хөшгөний цаан тий ойн баавгаа, дэлдэн дулаа, үнэг чон бүгд байсан. Бүгд байсан байхгүй яг энэ ард одоо ийм амтны хүрээлэн шиг бүх нөгөө сургуулийн амтад нохоо мохоо тий бүгд байсан. Тэрэнд нь ганц дураараа ордог хүн би байсан байхгүй. Нөгөө өвөөгийн юу гэдэг лээ нөгөө дарга. Тэгээ энэ хоёр хүнтэй бол миний амьдрал үнэхээр салшгүй холбоотой. Тэгэхээр би энэ алтан дайзан дээр тоглолт хийж байгаа баяртай байна. Гэлж болсон та бүхэндээ маш их баярлалаа. За гэхдээ энэ ч бол миний бол бараг тийм нэг анхны махны тайз бол биш. За миний хамгийн анхны зөвлөл улсын филармоны тайз. За тэр юу гэж 1990 онд бяцхан эстрад дуулаачдын уралдаан гэдэг юм болоод. За тэнд бол яг авьяас хүмүүс орж л одоо манай намаа орсон баха кивиг намаа байна уу. Тэгээ энэ ч нөгөө ухнаагүй хараа алгаар орж байхгүй юу. Тэгсэн чи би болохоор манай эмээ улсын филармонд ажилладаг болохоор би эмээгийнхээ хараа алгаар орохгүй юу тэр тэмцээнд. За ингээ 2 жил дараалж ороод би тусгай байрын шагнал авлаа. Чи яагаад угаасаа нөгөө авьяасгүй үний чинь зүтгүүлээд гарч чад. Чадахгүй. Тэгээ чадахгүй юм чи одоо яах вэ? Тэгээ хөөрхөн амтай эмээл тэгээ шагналыг барьж өгөөл. За энийг миний хүүд өгчих гээд ингээд худлаагаасаа зарлуулдаг заяа. Тэгээ би ингээд тусгай байрын шагнал 2 жил авлаа. Амар гой хувцс энийг манай хүргэн ах надад ойж өгдөг заяа юм парак. Баацар байна гэл дуулаад. Тэгээ би боддtiin тэр үед одоо энэ voice те одоо манай миний монгол ичтгийн voice одоо энэ лаг шоу те авьяаслаг монголчууд зонголчууд яаж ийм шоу зохион байгуулагдаагүй азар.
Тэгсэн бол одоо манай эмээ намайг хүчээр хийсэн байгаа шүү дээ. Тэгээд би ингээ гарч ирээд ингээд нэг юм авьяасгүй. Тэгээ одоо яг нэг юм нөгөө яаманд байдаг да нэг юм гадаад хэлгүй мөртлөө нэг сайд нар байдаг да тий. Яг тэр шиг юм болох гээд байгаа байхгүй. Тэгээд азар болоогүй. Тэгтээ бол яг жинкнээсээ тухайн үед одоо энэ малчид дуулж байна, уяачид дуулж байна мэн гэж тэмцэн болсон бол би зүгээр баавна. Зүгээр ороод ямар саяын дуугаа те ой бавгай дэлдэн дулаа гэх нэг яаж хийж байгаад бас байгаа хөөхгүй. Яа за тэгээд ингэж манай эмээг нэг дахиад нэг харуулах боломж байна. Энэ намайг өсгсөн буураа ганц буур байдаг 82 настай өнөөдөр энэ жил 82 жил эсэг зоголж байгаа. Намайг үзэж байгаа. За энэ сайхан буураа. За одоо энэ яг энэ гоё харагдж байгаа шиг юм эмээ биш шүү. Намайг амар зоддог гэсэн баг. Нэг юм нарийнхан улаан модтой. Тэгээ тэрүүгээр намайг амар зоддог юм. Бат гэнэ. Гэдэг. Манайс үүж айгүй юм зодоонд өслөө шүү дээ. Тийм үстэй. Зодоонд гэж тийм зодууранд тий. За тэгээд ер нь бол ингэж би ч бол багтаа бол ингээд имэдэ нөгөө зодуулж байсан өсснөө яриад ингээд байж идэг. Би тэгтээ анх ухаан ороход бол ерөөс ингэсэн бохгүй. Манай багш намайг хэлсэн. За төгөлдрөө. Чи бол ер нь бол одоо тий ирээдүйд тий одоо нэг юм мундаг одоо улс их орныг авч явах тий одоо ийм дэлхий глобалчлагдсан ийм бизнес хийх тий бас одоо манай Түмэн ах шиг ийм шарк марк бол болж чадахгүй. Гэлж яахгүй намайг. Тэгсэн чинь миний муу ээж намайг өмөрч чадсан. Чи юу гэж байгаа миний ганц хүүхдээ. Чи чамтай үз чи хүүхдийг үдээ жоохноос нэг доо. Дөнгөж нэг дөр анги. Чи ирээдүг чи яаж бич. Би чамтай үз манай ээж бүүн хэрүүлээд байгаа. Тэнгуудлаа ер нь бол яг багшийн зүг байсан л байл дээ. Тэгтээ энэ хүний ээж юм чи ингээл намайг өмөрж байгаа очоод чи миний хүүхдээ шийгвч. Тэнгууд яг багш нөгөө ээж багш хоёр үзчихэд тэнгууд ээж ирээд намайг үглэн. Төгөлдрөө. Чи ингэж иггүүтгүй. Чи ямар гүр аригчаа юу? Чи жоохон хурдан хөдөл. Төгөлдрөө хичээ. Математик юм. Төгөлдрөө хичээ. Хичээхгүй бол чи зүгээр төгөлдрөө. Чи ерөөсөө бүр юу ч биш болно шүү. Тэ? Тэгээ хэлэнгуй чи би бас ингээд дотор жоохон бодож байгаа хгүй. Нэрэж тийм л үг. Тэгээ бодсон чи ингээд одоо ингээд энэ өнөөдрийн өндөрлөгөөс бодоход ээж юм бас зүв байсан байгаа хгүй. Тэгсэн. Тэгээ одоо би ингэ бодож байна л доо. Яг одоо миний энэ зэрэгтэл яг энэ дотор ирээ суусан хүмүүсийг хардаа тий. Укаман байна. Ундрагч маань байна тий. Манай шарк маань байна. Зөндөө хүмүүс лумино маань байна. Би зөв одоо ингэ нэг юм бодоод байхгүй. Зүгээр яг одоо зүгээр багш ээж хоёрыг дуудаад гуруулах нь уулзмаар байгаа. За тэгээд би ч одоо энэ яг энэ дошнох штэ. Хүн чинь нөгөө чон үүрэндээ үлзийтэй гэж ярьж тийм үстэй. Чон үүрэнд бол би ч 220 хүүхэд яг одоо энэ циркээс гараад энэ баруун ертөнцийн зүгээр бол зүүн талдаа хэдхэн байшин байгаа. 8 хаан байшин байгаа. 24, 25, 26, 27, 28, 29 дундаа нэг 2 цэцэрлэгтэй. Тэр цэцэрлэгийн хойдол 5 дугаар байр нь манай намуна. Намунага байн баяр. Ганц нөгөө цэцэрлэгийн охин болохоор чи яахгүй бол. Тэгээ намунаа байсан. Тэгээд та нар мэддэг нөгөө Батүлзиг одоо нөгөө тоочк дээр алаад байгаа Тамирч юм бас манай анги байсан. Тамирчийн ихэр штэ сүндрээ, Тамираа сүндрээ хоёр манай анги. Чи баг элит анги юм шүү. Тэгтээ яг зүгээр нөгөө бор хүмүүс углуулдаг л цэцэрлэг байсан. За тэгээд 202-ыг ярил зөндөө хүмүүс одоо маа тэ рэпер гинжин гэдэг одоо маа цэцээ байна. Маа цэцээ хаан сууж. Брада. Маа цэцээ би 200 төсөн. Тэг ингэж аахгүй. 200 ерөөсөө юм. 200-ийн хамгийн өндөр барилга нь Баянгол зочдууд л. Тэ? Ерөөсөө нэг хідэн амхан байшин дотор нэг өндөр. Тэнгууд замын эсрэгдэлт нь хамгийн том байгууламж нь Виставк. Өөр юу ч байхгүй. Одоо энэ Monis Tower тэр одоо нөгөө ганган байшин 3 гал ихтлгүүр мэлгүүр байхгүй. Тэгээ хамгийн том байгууламж нь Виставк. Тэгээ тэрний урдуур та нар сандаг бол хэрвээ санаж байгаа хүмүүс яг одоо гараа өргөр энэ нэг юм бор саарал сонин төмөр түүцнүүд байдаг гэсэн санаж байна уу? Тийм түүцнүүд ийм төмөр гол нь санаж байна уу? Та чи бүгд 2000 оноос хойш юм.
Ийм хөгшин царайтай байж. Эсвэл түүцний үе гэж хэлгээж байгаа хичээд байгаа юм уу? Тэр чинь айгүй гоё үе шүү дээ. Би бол тэрийг амар гэгээлэг үе гэж боддог. За нэг тийм төмөр түүцний үе яаж байгаа юм. За тэр дүүсний урд л ер нь миний амьдрал өнгөрсөн дөө. Баг нас, хүүхэд нас, аавтайгаа хамт ингээл ээж орой ирээл намайг аавтайгаа дэлгүүр ороод тэгэл аав ингээл усандаа авах гал явна. Тэгэл очино. Тэг нэг удаа надад ийм болчихсон хөө. Ингээ нөгөө ийм түүц би чинь намах шүү дээ. Жоох юм чи те. Яг цэцэгээс өндөрлөлт. Тэгээ ингээ нөгөө түүцэн дээр очиод тэр үеийн түүцнүүд чи ийм одооных шиг биш ингээ дотор нь ордог биш. Нөгөө гаднаас нь цонхноос нь хардаг. Тэнгууд ингээд цонхон дээр ингээд бүх гой бараануудаа наачдаг. Тэгээ ингээд альпенгол, диско гэл ингээд юм гой бараануудаа наагаа явцсан. Тэгсэн тийм нэг чупа чупас наацсан байдаг хөөхгүй. Тэгсэн чи би ингээд үлмигөө өргөөд нөгөө тавцан давхгүй юм чи үлмигөө өргөөд ингээд харж ирсэн чи чупа чупас байдаг хөөхгүй. Тэгээ ингээд чупа чупас байжсэн чи би ингээд хүүхэд ингээд эдэн бээр ингээд долоомоор санагтаад. Тэгснэ ингэсэн чин наалтцсан. Тэгээд буцаа буух гэхээр хил татаад тэгээд дээшээ ингээд гэл аазуулж аавтаа явж байгаа хгүй. Тэгсэн чинь миний аав чинь бас энэ чинь амьдралын өчнөө 30 40 жилийн туршлагатай хүн шууд үрж ирэнгууд шууд дээрээс ингээд ямар азар аавын шээс үрж байгаагүй тийм үү? Яа, энэ ч амар гоо дурс. Нөгөө их хүү хоёр юм хүн холбоотой гэдэг чинь бид хоёроо шүлсэн холбоотой. За тэгээд яг энд 200 орд өснө би дөрөв хэлсэн нөгөө 60 дугаар цэцэрлэг улсын тэргүүний бор хүмүүсийн 60 дугаар цэцэрлэг гэдэг. 60 дугаар цэцэрлэг хүмүүжлээ. Цэцэрлэгний дүрэн сурж ирсэн юм цэцэрлэгт. Чи юу н цэцэрлэгийн хүмүүжлэх бах тий? Тэр 60 дугаар цэцэрлэг хүмүүжлээ. Ингээ орсон чи ингэж чам. Цэцэрлэгч бол ингэ нэг миний дургүй юм. Одоо ч гэсэн түшгийн дургүй нэг юм байгаа байхгүй. Өдөр унтна. Нэг юм хүчээр те ингээ зүгээр унтахгүй багш би унтахгүй нэг юм хүчээр за тэгсэн чи ингээ за миний хүүхдүүд урлаг тустай юм бэ гэдэг юм биш гараа орохгүй миний санаа болохоор би ерөөсөө ингээ өдөр унтмааргүй байсан байхгүй зүгээр л тийм болохоор ингээ дүүргийн цэцэрлэгүүдийн хооронд бүжгийн тэмцээн болж болоо би тийч явж байгаа шүү дээ би сая танаас бүжүүлж үзүүлээ шүү дээ тэнгуут нь би шүү за би үгүй багш би бүжиглэн. За, окей. Гэсэн чи тэр нь гол нь манай багшийн потенциал тэр байсан юм уу? Яасан юм мэдгүй. Биднүүст 3 тамирын уян гэдэг бүжиг заасан байхгүй. Мэдж байгаа үү та нар бүжиг те? Ингээд юм. Дан дарарара дан дарарара дан дарарара. Дахиад дан дарарара. Ерөөсөө урагшаа. Ээж тэ ямар бүжиг юм бэ? Би ч жоохон алмаар шүү ингэж ингээд. Тэгсэн юм дандар. За энэ бүжиг сурсан. За одоо гол нь өдөр унтахгүй. Өдөр унтахгүй ч гоё. За унтахгүй. Заастахгүй. Алаад өгдөг шээ. За ингэ явлаа. За ингэж явж байгаа энэ хичээрээ би сургуульд орсон 10 жил. Улсын ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургууль. Англи хэлнийг үнзгэрүүлсэн сургуультай. If you could change one thing about you, what would it be? За 18 дэх сургуульд орлоо. Тэгсэн чинь ингэж яг англи дааж авсан багш хатан дуул гэж айгүй гоё багш байдаг хөөх. Тэр багш надад яагаад гоё байсан гэвэл манай багш айгүй гоё махлаг байсан л та би бүдүүн гэж хэлэхгүй заа. Айгүй гоё махлаг. Тэгж одоо нэг юм анги дээгүүр ингээд нэг юм багцын ирж хийдэж штэ. Багцын дээр гэсэн чинь багш наваа ингээд тэрсэн байсан байхгүй. Тэгэл заа гатлаа пүнк гэж татсан чинь би гэж тэрсэн ингээд багшийн гид рүү орчдөг хөөх би ингээд амар зөөлөн дулаан мэдрэмж аваад. Ямар тийм бүхсний өвч байхгүй болж байгаа. Тэгэл тэр багш ингэж чинь за урлаг туртай хөхтэй нөө. Тэгэл бодгоо би гэж өдөр унтахгүй гэж таа. Би багш. Сургууль өдөр унтахгүй байлаа шүү дээ. Бисгөө өдөр унтах амар дургу байхгүй. Яа гэсэн. За одоо окей чамаг авсан чи 18 дуу сургуулийн шигшээ. Юуны бүжгийн. Биш нөгөө дуулахгүй шүү дээ. Биш нөгөө анх би та нарт хэлсэн баг тэр нөгөө улсын филармоны тайзан дээр надад зэрлэг зураг өгдөг. Би Галсан бат таксны мөрөн дээр ингээд сууцсан надад зураг өгдөг байхгүй. Соёл эрдний гитарч. Та нар тийм тавшин олдохгүй шүү. Нэрээ. Тэг баяр агсан магсан гэж би чи хамт барига дээр явж байгаа. Би чи тэ урлагийн хүн байл ш багасаа. Тэнгуүч би нэг урлагийн хүн. Окей. Тэгсэн чи за чи шигшээ. Окей. За нэг сургуулийн шигшээд сургуулийн шинэ жилээр бүжгэлнэ. Миний хөөрхөн шигшээгийнхаа. Окей. Багш бүжил.
За ингээд сургуулийн бие тамирын зааланд ингээ амар гоё яаш гэсэн ингээд битүү юм саамаа угал цээ угал золол ингэсэн. За гэх. За одоо бүгд ороод бүжиглээ нөгөө балаа бүжиг. Дандарарара дандарарара дандарарара. За бүжиглээ дууслаа. Тэгсэн чинь ингээд өвгөө орж иж. Өвгөн бүр эндээс ингээ орж гоё. Хонд өвгөнөр гоё орж иж. Хүүхдүүд мэн цайлан монгон тэнгэртэй гэж мэгэл орж ирэл. За одоо ингээ шилдэг хүүхдүүдээ шагны. За төгөлдөр миний хүү бүжгээр тэргүүлсэн. Жибэлэг аав. Би сүлжигтэй тийм бэлэг мэлэг аав маав цалин малин гэж юусэн бодог байхгүй. Тэгвэл Google очих. Очоод бэлгээ аваад заа гэж бүх хүүхдүүдийг шагнаал онц мон зурсан бүх хүүхдүүдийг шагнаал заа баярлаа гэж пүнк гэл 12 орнд ороод задлах гэсэн шууд ангийн багш за өөдөө бэлгээ аваад за бэлгээ аваад за гайхаад жоо хүүхдүүд юм чи дүг нэгдүгээр анги багш яаж юм бэ гэсэн чи өдөр 3 цаг дахиад бүжиглээд ав за юу гэлдэг чи тэгэхээр ямар хүнд хөдөлмөр вэ за 3 цаг боллоо тэгсэн чи хараа 11 цагаас нөгөө баг ангийнхны явуулахгүйсэн юм бэ 1-ээс 3 дугаар анги 4 дугаар анги за тэгсэн чи өдөр 3 цагаас 5-аас 8 дугаар анги дунд анги за дахиад бүжиглээ нөгөөт балан за дандарарара дандар за нөгөө үгэнс яг тэр үгэнс зөвүүн үг алддаггүй цалин мөнгөн тэнгэртэй гэл тэр намаа сургуулийн жижүүр ах байсан бохгүй за ороод ирэн за цалин мөнгөн дгөө за төгөлдөр миний хөө билгээ би яг анхны шиг атаас дидчи гэл аваад баг би бүр заалан задлаж ирсэн бохгүй тэгсэн чи багш муугаа хараад зоо гайхаад за энэ яагаад байгаа юм бэ гэж барайл гар. Тэг гараа дахин ураад авчих. Багшаа яагаад байгаа вэ? Ганц юм хэлж байгаа нь би явахгүй шүү бас тий. Артаа тий филармон цирк мэрх дарга марга өө энэ. Ганц юм хэлж байгаа нь би явахгүй. Өө да яагаад вэ? Багшаа та. Гэсэн чинь одоо орой ахлах ангих 5-аас. Shit. За дахиад дандарарара дан нөгөө үгэн дахиад цоолон мөнгөл ёо тэг үгэн бидэд бүр мөнхөрсөө тийм за өглөө жиглээс багш раасан чи багш хийдэг чи шууд задлаа маа гэж задлсан чараа тэр үед нөгөө та нар мэдвэн диско гэж бичиж байсан тий үүсц үгүй уут шоколад нь хайлаад ингээ бүр юу гэж идэх юм баггүй. Тэг би боцсон байхгүй. За ер нь бүжгээр хоол олж идэх байна. Тэгтээ бол ер нь та нар намайг харсан мэт тий. Сая бас бүжиглээс тий. Би ч нөгөө жоохон нөгөө бачаатан явдаг гэсэн байхгүй. Тий. За яг энэ ингээд бол 10 жил бага анги. Тэгээ биш одоо нөгөө гэр бүлээ жоохоо ярихгүй болохгүй. Биш нөгөө айлын том доороо нэг дүүтэй. Тэгээ нэг нохотой. Дүүгээ нохотой зүгээр. За. Тэгээ яг нэг нохотой. Ротвейлер гэдэг юм амар нохоо. Та нар мэдгүй юм ротвейлер гэдэг юм дөрөөнүүдтэй юм сүүлгүү герман цагтаагийн тэ аратан. За тийм ноход ижидэг гэсэн юм. Тэгээ 200 орчим бич хөндлөө. Ингээл тэгвэл жаад ингэж одоо нэг юм амар их юм байна. Та нар тэрийг битээд амар нөгөө юм хүчрхийл гэж бодороо зөө. Ингээд маниусын үед ийм байдаг гэсэн бохоо. Ингээд зодуулан гутлаа араа дуудна гэж нэг юм байдаг гэсэн бохоо. За чи би араа аваад ир чи байж зав наана. Тэгээ явангуутлаа нөгөө ахтай хүмүүс ахаа дагуулаад ир ингээд олоолоо болоо. Тэгээ үзэн. Надад бол ах байхгүй би доороо нэг дүүтэй нэг нохот юм чи. Тэгвэл 10 байхгүй бол би зүгээр ингээд араа ингээд хөтлөө явж идэг гэсэн бохоо. 저 오르셔 миний ар. Тэгээд даалдыг бил түрүү нөгөө цэцэг чи айгу том биетэй байсан бохгүй юу? Ер нь том биетэй байсан. Тэрийг юун дээр хэлж ирэх ингээд нэг удаа цэцэг өтөр ингээд шийдэн дээр тоглож идэх бохгүй юу? Сакс. Цэцэг чи одоо ч гэсэн саксын дуртай амар хоо биетэй. Тэгээд ингээд тухайн үед бол битэр ч яг ийм чицүү байлаа шүү дээ, ийм том. Тухайн үед том. Юу гэсэн ч үгүй зааз. Тэгээд саксан дээр алцаад шийдэн дээр тэгээд би ингээл бөмбөг асалталтаа гаргаж шахаж баалаа гэж цэцэг юм цэцэг шинэ баг цэцэг баг надаас өндөр шахуу үзэж мэдээ ингээ байсан чи гинт маань хоо ингээ намайг хард сууж ийснаа гинт ингээ дахиж ирэнгуудаа ингээ цэцэг идчихдэг байхгүй тэгээд цэцэг юм жижиг болсон байхгүй
талын нийтэлсэн. Яаж юм бэ? За тэгэхээр чи хүүхд тараа. Хүүхд гоё ингэнгүүт тэнгууч ингээд цэцэн хазуулсан. Би тэр их амар тал малын идэв зүгээр эндээс нэг юм амар махан ингээ унжицсан заяа бүр ингээд бүр цусн гоожоо зөө ингээ амар ингээ туслаа. Тэгсэн чи ингээ цэцэн битээр ярьж яснаа. За чи гэрт ор би гэрт ор гэдэг. Бүнк ордог байхгүй. Тэр юус удахгүй. Маа нохоо буруу юм ийсэн битсэн. Цаад өрөөний ингээд орны доогуур ингээ ороо хитсэн. Би чигээ яахаа мэдгүй байны өрөөс гахгүй ингээ зогсчихсон. Там. Хаалга. Мэдээж цэцэгээ аав ээж хүүхдээ хөтөлсөн. За. Танаа мараад миний хүүхдээ хийцэн байна. Би яг энэ үед боцсон байхгүй. Яагаад хүүхдийн цус гооччод байхад эмнэлэг рүү авч явахгүй манаад авч урчиж. Амар угаас тэг хүүхд нөгөө цусоогоо. Тэгээ цэцэн маань ингэж баг. Найзууд шүү дээ. За тэгсэн жил цэцэгээ аварж ирснэ. Чи нохоогоор миний хүүхдийг зодсон. Хазуулсан. Зодлоо. Ийшээ хараад цэцэг чи бүтлгүүгээр нохоонд хазуулсан. Зодлоо. Тэгснэ нохоог бас зодчих. Чүм хараатан. Яа. Өш нохоонд хазуулж үзсэн хүмүүс байна. За яг амьдрал дээр за гараа өргөч өдөр байна. Байна тий тэрүүгээр тааш ямар амар хэцүү нөхцөлд өссөн юм бэ? Цэцэн шиг. Өш нохоонд хазуулгаар яадаг лээ? 14 хоног хүүс рүүгээ галзуугийн тарай. Галзуугийн тарай. Тэг ингэдэм билээ. Нөгөө гол нөгөө нохоогоор хазуулсан айл нь нөгөө хохирогчийгоо ингээд нөгөө эмнэлэгт зөөдөг. Ингээ машинаар. Тэгээ манай аав цэцэг 14 хоног эмнэлэг рүү зөөгөөс яг 7-д нь зөөсөн бохгүй. Тэгээ өөрийнх нь ажил амжихгүй. Тэгээд одоо энэ цэцэгийн дуунуудыг бас жоохон бас нэг гайхдаг бохгүй. Окей. Үгүй хороо мороо гэж. Окей. Хагас галцууд уу. Яг 7 хоногийн юм. За бид гэхдээ энэ айгуугой бүгд насны дурсан юм чи. Гэхдээ одоо ингэж яаш та энэ юм байж та нарыг одоо нохоонд хазуулвал галзуурна гэдэг ингээд эн чи одоо юу ангаах ухаа юм уу те? Одоо нохоонд хазуулвал нохооны шүлсэнд галзуугийн юу байгаа гэх те вирус байгаа. За тэгсэн чи одоо яах юм тэгвэл аалзан хазуулвал яах юм? Спайдермен. Түшиг тэгдэг байхгүй. Түшиг бол одоорс ингээд лагер дээр аал хайгаал юм. За тэгсэн чинь Бэтмен хазуулвал яах юм? Биш ээ. Сарсан баггаанд хазуулвал Бэтмен болох юм те. Одоо тэгвэл яа зүгээр Монгол ахуйд буулгаж авчирээ л та. Моринд хазуулвал яах юм? Зүгээр мах тасрын үстэй ингээ тийм хөгжлийн бишрэл болоо. Тэгсэн над нэг сүүл нэг хазуулсан тохиол гарахгүй. Тэр нэг юм санамсаргүй манай нэг юм ойрын хүн хазахгүй юм намайг. Би тэр ингээ амар гоё ингээ бичсэн нэг миний юм нөгөө зөөлөн арьстай хэсгээс. Ихнэр хазахгүй юм ингээ. Нэг ямар нэг юм чи хазуулгаар ямар нэг үр дүн гарч байгаа шүү дээ. Тэгсэн чи би ингээ ихнэрт хазуулсан шүү айгу санаачлахаараа аяг тавгаа угаад. За тэгээ багнаас бол гоё. Завгаар бол сагстна 220 шийдэн дээр. Тэгээд тийм манай шийдэх сонио 25 дугаар 23 дугаар хоорондоо ингээ шийдээ зөөгөөл. 23-ыг нэг өглөө гусаад аваа явчихна. Тэнгууд нь жоохон байжгаад маниус гусаж авчираа байрныхаа гадаа тавина. Ямар тэр чи одоо хулгайдаа орох юм юунд орох мэдгүй. Тэг ингээ заваар гараад завсар гарвал зодтолтно. Одоо ингээд энэ циркийн энэ талд татвар оруулах юм багш тий. Татвар оруулах юм байна уу? За хамгаалах шийдвэрээс гаргая. Их өөр гинэн гараа өргөн тий. Эдүүсээ яалцаа. Чулуун байлтаа зодтолтно. Энэ топ 10 гэдэг юм бүжгийн тэмцээн болно. Энд ороод үхтлээ зодтолтно. Тэг яра нэг юм сонио. Биднээс үе нэг юм сайн явал битий сагсуураад гэж зодно. Чи битий сагсуур. Тэнгууд ингээ муу явангууд чи ямар доожгүй ингээ зодно. Тэгээ ингээ бодоод байгаа энэ одоогийн хүүхдүүд нэг юм завтай байна тий. Одоо юу гэдэг ингээл цонхны давцсан дээр ингээ өвдөг тэрвэрээ сууж муу за. Нэг юм сонио солонгос дуу сонсон. Ямар завтай юм тий. Намайг тэгээ сууж байгаа юм бол имээ биш тий ингээ харж байгаа. Чумоодоо үгснээ гэрээ дараш. Зодно. Амар зодно. Ингээ одоо жишээ нь ингээ байрны гадаа ингээ явж ингээ машин ирээ мөргөн дүф унтал мөргөн. Тэгээ машин ч гэж чинь 69 л байгаа шүү дээ өөр машин байхгүй шүү дээ.
Тэнгууд ингээ унаад ингээ бүр 3 өнгөрөө босоод ирнэ. Тэгээ машин руу хараад ингээ машин бүтэн мангууд хувцас харна. Тэнгууд хувцас бүтэн мангууд шууд зүхтаараач. Хувцас цоорох юм бол зодуулна. Чи нөгөө дараа үедээ шилжих хэрэгтэй хувцас гэхгүй юу? Дээрээс шилжиж ирсэн үнэтэй хувцас. Тэр нь хараа ингэж аа. Ер нь бол манайсын үе чи одоо 86 он төрсөн гэдэг чи хэд нэг 7 8 таа гэдэг чи 90 он биш те. Гадаа. Ерөөсөө юм амьдрал гадаа. Ямар ч тийм гэр орон морон юу ч байхгүй. Зүгээр байрныхаа гадаа байж идэг. Тэгээ ээж аав нар хайхардаг юм ааш. Тэгэхээр гаражн дээр гүү тоглоно. Гаражн дээр гүүж байгаа пүнкэ завсраа нь унуул найзуудаа зодуулна. Чи ямар ачаагүй. Тэгэнгүүт унахаа мэдчихэж байгаа штэ. Би чинь жоохон бие сул. Үгүй мань гүүхгүй. Чимөө ямар аимхаа ингэ зодуулна. Тэгэхээр гүүсэн дээр. Азаа ингэ давчуул зодуулахгүй штэ. Тэгээ гүү. Тэгвэл араа балконы ингэ гэртээ түгжигдэл гэж амар айлгалт байна. Тэг ингэ матч хийгээд ээж аав ингэ түгжижээ яваад. Тэгвэл маах юм 25 дугаар байрны 5 давхар тахгүй. Тэгвэл байрны доогоор явж байгаа хүмүүс ингэ ууттай ус шиднэ. Тэгээ онуул гоё, онохгүй бол ингээд тэгээ нөгөө гэртээ түгжээтэй юм чи уут дуусна, ус дуусахгүй л тэнгууд нь ингээд ногоогоо ухчаа төмс шиднэ ингээд. Тэгээ баригдаад зодуулна. Данк оногдон хатж байгаа юм чи 5 давхар ороод ирнэ. Тэгээ ээж аамаа тэр амар шалтаа гэх шиг ээж аавыг эрсэл хүлээж ин гэрийн гадаа. Тэгээ хаалга онгоолгод гаргаж ирээд зодчоо. За ч дэггүй гэдэг шүү. Өөр нэг юм бэ. За бод. Шопродны лаз гэж байгаа хүмүүс байна. Шопродны лаз. Бага тий. Шопродны лаз буудуулж исэн хүмүүс байна. Ингэдэг нөгөө шопродны лазаа доош нь харуул тавиад голдон цоолоод тэнгууд юм холоорын шохоо игээд манай нөгөө шаазан барны үйлдвэрээс тий гашааг нь давж ороод холоорын шохоо авч гарч ирэн гутлаа. Дотор нь хийгээд тэгээ нөгөө буудуулж байгаа бүх хүмүүс шүлсээ хийгээд гээд тэгээд нүхийн дарж хагаад газ онгоолгоод чүдэн зигээд пүнк гээд дарангууд буудна. Амар хол буудна. Тэгсэн чинь нэг удаа буудуулж исэн чинь лаз байхгүй. Хүч лаз ясан бэ? Байхгүй ингээ хасан чинь манай нэгний духан дээр ингээ зогцсон. Тэгсэн чинь нөгөө духандаа лаз зоолгоос хүүхдээ аав гарч ирээд зодж байгаа юм шүү дөрүлээ. За чи. За. Нэг тийм. Тэгээ яараа ингэж аахгүй. За одоо бол охин эргүүлэгч айгүй амархан болсон юм шүү дээ. Мессенжерээр хай гэж тэгээ шууд ушралт болсон бай. Биднээс юу тийм байхгүй. Биднээс ингээд ийм өөр ийм террор орон те нэг ийм өөр нутаг руу бүс рүү 40,000 руу ч юм уу 120 луу ч юм уу те ир зориг гаргаа те. Гэхдээ нэг ийм хамгийн муу хувцас өмсөөл юм. Яач магадгүй гэсэн хувцас. Заага 120,000 төгрөг ороод охин найран зодуулна ойлгомжтой тийш яах юм бэ ганцаараа явж байгаа юм чи. Тэнгууд нь аргаа хараад би ингэж утсан байхгүй. За 220-ийн охин найр. Тэгсэн чинь нөгөө 220-ийн хамгийн гоё охин нь атман навц учраас атмандаа зодуулна. Нэг юм ерөөсөө нэг юм зодуур. Йоо тэгтээ хараа надад миний амьдралд нэг тохиолдсон хамгийн гоё юм зодуулсан түүх байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр юм салаа утсан. Та салаа утсан хүмүүс байсан. Гэртээ. Одоо дээр үед одоо манай энэ дугаар байгаа шүү дээ. Одоо манай гэрийн дугаар заяа 32 62 00 гэдэг дугаар байгаа байхгүй. Гэхдээ 3 нь байгаагүй. 26 200 гэдэг дугаар байсан. Манай өвөг циркэд байхад биднээс энэ 25 дугаар байна. Тэнгууд бүх айл гэртээ уцтай байхгүй, суурь уцчтэй. Та нар ягаад энэ сумын төвшиг гайхаад байна. Улаанбаатар юм сте. Тэнгууд ингэдэг. Тэр ингээд суурь уц ингэ байжангууд нэг дугаар дээр 2 айл байдаг байхгүй. Өөр бүр хаан хамаагүй давхрын нэг байрны хаан хамаагүй. Тэнгууд ингээ дугуурна уц дугуурна дэр гэдэг дугуургаар чи би чинь тэр үед нөгөө юм гүдэг насан дээр байгаа ш тэ дэр очи байна гэхээр мэдөө салаатаа нэрэ гэд орой болгон 8 цагт нэг ах залган заяа. Тэнгууд маа нөгөө салааны нөгөө тал нэг юм лүүн зүйдэг гэсэн хэвхэв юм. Одоо бол нөгөө тогсон ш тэ амар гоё ихч байдаг. Би мэдж байгаа хөө нэр ихч. За тэгсэн чинь байна нөгөө тэнгууд нөгөө тэр чи айгүй гоё соёл. Салаатаа нэрх гэсэн юм ахын нөгөө тавьчин. Тэнгууд дахиад залгангууд нөгөө айл мэддэг. Ингээд сонсож байгаа дөр гэдэг дугаар аваад тун удалгүй дөр гэдэг дугаархаар энэ манахтай ярих юм байна. Тэгээ очиод ингээ аваа. За нэг хэсэг дэгжсэн чи би сүүл цахилахгүй бас. Нөгөө юм гошногны үт ингээд мөн. Тэгвэл байна уу гэдэг ингээд авсан чи салаатаа нэрээ гэхээр за гэд би ингээ тавихгүй ингээ тасалдаг аахгүй дөө. Тэгмээд 30 секундын дараа буцаа зөөлөх авсан. Өө нөгөөс ярьж байна.
Сонсоод. За ингээ миний ер нь бол бэлгийн боловсрол айгуу сайжирсан баггүй. Нөгөө ах чи ингээ ярина. Чиний минь хумбгор хоёр хөх мөх галгаа. Аа би сонсоод бацаа ингээ. Өх. Өдмөн толгой. Ваа. Тэр нөгөө зодуулсан шалтгаан нь байж ясна. Тэр хоёр ингээ амар ядраатай ингэдэг байж ясна. За хараа за одоо унтаж амраа. За чи тасал гэдэг. Үгүй харь чи тасал. Үгүй чи тасал минь. Үгүй би чиний араас таслын хайраа. Үгүй чи залгаа үстэй чи тасал. Үгүй би. Тэгсэн би дисгүй. Би тасалчгоо. Тэгвэл нөгөө их орж ирээд ингээ аавыгаа дагуулж орж ирээд зод. Амар угаастай. Одоо бол ийм бит зодон бол байхгүй болсон зөө. Одоо нэг ийм амар нэг ийм сошиал зодон гэдэг юм биш те. Ийм комментэн зодон. Ингэж байгаа хгүй зүгээр жишээ. Нодлон билүү урьдчилан манай нөгөө ханууч нэг ийм миссийн асуудалд орлоо ш нөгөө if you could change гэдэг нөгөө миссүүдтэй утгалдаад тэгээд тэр бичлэгэн доор ингэж байгаа. Алан шуу навшмин. Тэгээд би гайхаад энэ одоо ямар амар зүс зүрхтэй улгаач вэ. Гэт ороод ингээ үзсэн чи яг манис үеийн залуу. Тэгсэн ингээ эндээ хүүхдтэйгээ ингээ зурагтай. Тэгээ орохоор гүчмүүч одоо чацуун байж хүүхд жуухтай мэж ямар зэрлэг одоо комент бичтий. Гэт дөнгөж бодохдоо зэрэгцээд байж идэл зургийнхын тайлбар автагаа гэж. Юу гэсэн үг юм бэ? Мөн аравтай бацаан ханууг алж шүү гэсэн боо. Одоо би хар ухаанаар л бодож байгаа юм. Манустай жацуу хүүхэд гэхэр чинь тийм байгаа сте. За тэгсэн чинь сая дөнгөж сая өнгөрсөн 7 хоног бараг энэ 7 хоног Японы эзэн хаан ширээндээ суулаа. Тэрний ёслол боллоо. Монгол улсын ерөнхий сайд гой дээлээ өмсөд очлоо. гэдэг ийм мэдээ. Тэгэнгүүт энэ баярт 1600 оролцжээ гэсэн мэдээ байж байгаа хгүй Facebook дээр. Доор нь улс орон хэцүү байхад ямар олон хүн авч явд юм бэ? Юу гэсэн үг вэ? Монголоос орж байгаагүй шүү дээ. Нидерланд одоо хаанах байдгийг дэлхийн улс орон хийсэн бас 1600. Тэгсэн тэр амир. Тэгтээ бүр би дэлгэр рүү айгууд авч улс орон хэцүү байхад утаандам баригдаад байхад махад гэдэг юм шүлгэлээд байна. За тэгсэн чи өнгөрсөн 4 сард бид чинь нөгөө шинэ клуб байгуулаад аюугаа ингээл тустаа гарч мараал зарлж марлаад биднээс хувьд бол баярт үйл явдал шүү дээ юм сте. Тэгээ нэг юм нүцгэн зураг авахсан шүү дээ. Тэр чинь бол яг зүгээр reborn гэдэг нэртэй тоглолтны промо. Хүн дахин төрөхдөө нүцгэн төрнө. За окей. Тэгээ зураг авахулчих гэсэн чинь ингэж амар тэр зурган доор босоо хөх Монгол бүлгэм гэ байгаа хөөе. Comedy Lab-ийн хулгайчуудын бөксөнд нь дашуурж ихэж аал. Юу гэж байгаа юм бэ? Зүгээр ингээ алчих юм уу те? Зүгээр ингээ дашуурж ихээл ингээ дашуурн дээр өргөцсөн явж байгаа юм те бид. Хүний аим одоо тийм хямдхан байна уу? Та нар ер нь гэхдээ өөрсдөө амийг үнэлж үзсэн үү? Одоо би нэг тэдэнд төгрөгдөө гээд окей үзэгээ. Манай Бейонсегийн бөкс $50,000. Үзэгээ. Окей үзэгээ. Өөр үзэн юм байна. Зүгээр санамсаргүй. Баггүй юу? Би ингэ бодохгүй юу? Би саяхан өөрийнхөө үнийг мэдэхгүй юу? Гүнээр ингэж яасан гэдэг чинь би нөгөө банкнаас зээлтэйшээ зайлуу нөгөө 3 хүүхэд мөхтэй болохоор байр сав тустаа гарах гээд тэгээ Чингис хаан банкнаас зээл аваад за гоё амьдэрч ирсэн чил залгаж байна. За сайн байна уу? За сайн байна уу? Та нөгөө зээлийн даатгалыг төлөхгүй бол одоо таны хугацаа дуусаад одоо Монгол банкнаас ингээд залгаж болоо баг танаас болоод сааралж агсалтанд орохгүй. Усгаач. За одоо ч би улсынхаа өмнөөс очиод даатгал надад хийлгэж. Нэг очлоо. Тэгсэн би ингээд нөгөө шинэ ингэдэм байна. Даатгалын тогтолцоо болохоор эхлээд нөгөө бүтэн орон сууц нөгөө үйл хөдлөх байгаа шүү дээ. Тэрийг үнэлээ тэрнээс нэг хувь авдаг. Тэгэнгүүт зээлийнх нь хэмжээнээс хувь авдаг. Тэгсэн чинь анх би чинь нэг юм 75 сая төгрөгнөөс даатгал төлөөдсөн байхгүй юу? Тэгсэн чинь сая очсон чинь 63 сая 345 мянган төгрөгөнд даатгал төлөхгүй юу? Тэг гайхаад энэ яагаад хямдраад байна гэж бодоод ингээд би чинь муу юм чинь
банкыг намайг хулгах чинь гэж бодохгүй. Би 75-аас төлөх ёстой гэж бодож байна. Энэ яагаад тань гэсэн чинь үгүй хатаа ингээ хөшөж байгаа болохоор таны үн буурж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэрээ юм бэ? Би ингээ нас яваалах тусан миний үн хямдраалга юм байна ингээд. Тэгээ нөгөө зээлийн хугацаа дуусгаад би нэг юм 50-тай болоод тэгээд байрандаа амьдрах юм уу, өгөх юм уу гэдэг тэр хамаагүй шүү. Тэгсэн чинь ингээ юм байна. 30 хүрчээд үн бордгүй нэг хүн байна. Бүр миний амар ойрий. Ямар хин гэдэг чинь манай ганг. Ганг 30 хүрсэн байж өрөөсөө яг нөгөө анхны үнэлгээгээрээ. Гялгартай нөгөө одоо нэг юм машины зах дээр ингээл байж идэг чинь угаалгацсан ингээд. Тэр шиг тэгсэн чинь яагаад үнэн буухгүй нэхгүй би бодохгүй. Тэгсэн чинь ганг чинь юу зээлгүй юм бэ? Биш үнэн буухгүй. Яагаад зээлгүй гэж одоо л ээж авдаг юм дэж байгаа байхгүй. За тэгээд ийм амьдрал туулаад ингээл явлаа. Биш өөрийнхөө үн цэнийг мэдэрлээ. Хүн чинь ингээл өсөх тусам ингээл зовлон үзэл явд юм шүү дээ. Тэгээд би одоо нэг багийнхаа бүр галзуу дурсамжийг ярих гэдэг байхгүй. Одоо тэр манай хамт явсан ихч мэгч энд байгаа. Биш нэг айгу хатуу гараар өссөн болохоор би ингэж хүүхд найрамдлсан намарч үзсэн хүмүүс ээ. За бүгд гараар гоо багшин загнахгүй зүгээр бүгд гараар. За найрамдлсан. Пүү. За ингээд нөгөө багш дарга өвөөтэй хүмүүс чинь ингээл өвөө би туслан явмаар байна ингээл үгэлсээр байгаад тэгээд гим гэхдээ айгүй хэцүү гэр бүлийн хурал хийгээд манай өвөө эмээ хоёр тэгээд биш нөгөө эмээгийн амин хүүхд учраас за энэ дуракийг бол ганцаараа ингэ явуулахгүй. Энийг ямар нэг үнтэй явуулмаар байна. Гэт ингэснэ манай ийм хамаатнууд дотор шүүлт хийдэг хөхгүй. Тэгсэн чинь надаас 4 ихч 15 настай нэг ихч байдаг хөхгүй. За одоо нэрийг хэлээд явах тий. За тэгээд тэр ихч битэрийг явуулахар боллоо. За гэр бүлийн хурлыг. За одоо ингэн чи их чинь нэмчи дүүгээ харна. Чи дүү нэмчи их чигээ харна. Би гэхдээ яг юуг нь харна гэдгийг тухайн үед ойлгоогүй. За ингээ битээр явлаа. За явах болсон. За яасан хийсэн. Пүм. Ингэдэм байх. Цусланд явхад ялангуяа найрамдал цусланд явхад хүүхдийн ордны үүднээс ингээ бүгд автосон суугаад аягүй гоё явд юм биш. Тэгээ ингээд хоорондоо яг тэр хооронд чи ингэдэм байх ингээл. За одоо ингээ дөрүүлээ нэг тавуулаа нэг тасаг шүү масаг шүү. За яа одоо бүгд тэр хаг маг за нөгөө арх марх нуугараа гэл ингээд бүх ярэн автосонд болд юм байна. Тэгсэн чинь манай гэрийнхэн анх удаа нөгөө доод үе амралтанд явуулж байгаа заа юу. Тэгтээ ийм тансаг явуулъя гэж бодонгуутлаа. Бид хоёрыг найрамдал түргэний машинаар хүргэдэг хөөх. Манай ихч тэр үед түргэний ерөнхий нэгтэл байсан баггүй. Тэнгуү шууд энэ хоёрыг хүрэг. За. Тэр чинь бол зүгээр автобусаар очсон хүүхдүүд бол нэг ийм өвчтөе хоёр хүүхд ирж байгаа юм шиг байгаа баггүй. За гэ бид хоёр буулаа. За. Тэгсэн чинь хүүхдүүд юм бочок гэдэг юм гоё юм барьцсан. Ингээд бочок гэл ингээл. Тэгээ тэр бочокун дээр нэм газрын зураг мурагтай өвлийн байр тэнд, зуны байр энд мэд гэл ингээл аим. Тэгээ л бочоко бариалгүй гэл. Тэгсэн чинь бит хоёрын гарт юу байсан гэж та зүгээр юм цагаан орхооны шинжилгээ нэвчих. Тэрийн дахиад манай их арын алгаар даруулсан ингээд. Цагаан орхоогүй гэд. За ингээ буугаад хоёр юм зогсчихсон. За ингээ за одоо инглээ. За одоо хүүхдүүд хуваарлаа. Та хоёр юу нэг гэр юм. За сансар бүлэг. За ийш ормоор одоо машин зааш бүх хуваарлаа. Яг тустай ингээ орох гэсэн нэг асуудал гарч байгаа юм. Манай нөгөө гэрийнхэн чинь нөгөө нэг ч хүүхдэд тэгж хол явуулж үзээгүй хүмүүс чинь нэг гэрийнхэн чинь гэж бодонгуутлаа битэрийн дунд нэг чимдаантай. 15 настай эмэгтэй хүүхд 11 настай эрэгтэй хүүхд хоёр дундаа нэг чимдаантай. Найрамдлынхаа дав боц. За доорондоо за их чинь бас юм гоё байгаас левчг бандаж гэл янз бүрийн юм тий. Тэгвэл за би шоор бодол за таа ороо. За би орлоо. За ингээ орлоо. Гоё амар гоё ихний хоёр нэг айгүй гоё өнгөрөөл. За амар гоё. 3 хоног дээр нь гарч ирэл. За зуны байрнагт хоолой идсэн гарч ирэл ингээ. Гэлгийд дурдах. Эс нөгөө нэг юм гинт тохиолж байгаа нь байгалийн юм шиг байхгүй тийм үстэй. Танаас. Тэгээ би та нар юу ингэж үзсэн үү? Ингээд автобусанд явж байгаа чи ингээ шээс чи үрдгүү тий. Ингээд яг ингээ автобусанд явж байгаад шээс өрөнгүүд буугаад тэг ингээ гэрлүүг алхах тийш тий. За нэг гэр 200 м байгаа ш автобусны буудал. Тэг ингээд алхангууд ойр тутсан ингээ илүү хүрдэг тий. Ингээд тэгээд хамгийн амар нь ингээд яг ингээд орц руугаа оронгууд бүр амар хүрээ тий. Ингээд тэгээд нөгөө хаалганы төлхөр мөсгөр олдохгүй. Тэби боцсон бохгүй. За ингэж байгаа юм. Хүний тарих ямар нэгэн тийм байгалийн юм шиг тохиолдонгууд тооцоолоод тэдэн минутын дараа сул тавь. Гэт ийм мэдээ өгд юм шиг нөгөө давсаг руу ч юм уу
гош нуруу ч юм уу тийм мэдгүй. Тэгсэн чинь би ч бодож яг тэрүүгээр ингээд бодоол. За энэ шаалхаад сансар бүлэг өрөөгөр ороод 0-ын цаас аваад дээш 0 орно 7 минут. Шууд тархинаас мэдэл. Тэнгүүд бас хараа муу санаатай бүксөө шангалаад. Тэгвэл алхаж явах. Тэр асуудал байхгүй. Алхаар ороод шууд ингээ оронгуудлаа шууд өрөөнөөс ороод 0-ын цаас аваа. Буцаа гараад арын тэр чинь нөгөө сансар бүлэг гэж 0 арын модон дэмжээ. Ороод 0 руу ороод амар 50 явж байгаа. Яг 0-ын хаалга гიშг мөчөд бол нөгөө тарих чинь сулал гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгээд ороод хамгийн ихний кабиныг ингээд дүгжиж. Дүгжээ. Та гуравтаа бараг татаагүй дээ. Тэгэж нөгөө нэгэнт хүн нөгөө цайн гэж байд юм л. Тэг ингээд зогсож байгаа нөгөө дуусгаар нэгээд сэгсрээд байгаа. За тэгээ бодож байгаа. За 11 настай хүүхд гэрээсээ хол яах вэ одоо? Тэгээ би бодонгууд ингэж хамгийн дөрөв ихчээ дуудмаар гоох надтай хам туслан дээр байгаа шүү дээ. Эмэгтэй. Гэтэ ингэ хэлж чадахгүй. Би одоо ихчээ юу гэж хэлэх вэ? Ихчээ би өмнөдөө баачлаа. Хараа ахтай өсөм бол хамаалаа шууд өөлөл ахыгаа тэрэл мөрөндөл ахаа дүүн баачлаа ахаа. Бигээ тэр үл бодоо. Тэгсэн чи би бол өөрөө нөгөө айлын том болохоор боддог байсан бохгүй. Ахтай байсан бол бүх гоё юмаа ярих гэсэн гэд. Тэгсэн чи үгүй манай тулгаа эндий бүр эсрэг байр суртай зөө. Манай тулгаа дээрээ 3 ахтай. Амар. Тэг ингээд манай тулгаагийн юм ярьдаг юм ин. Үгүй тахтай байх амар. Яагаад гэсэн ингээд ах нар юм Жаки Чан гэж бүрслэтэй кино үздэг гинэ. Тэнгуудаа тулгаанаа гэдэг юм. Тэг хөөргөн амтыг гаргаад зоддог байсан бохгүй. Яг тэр киноны техникээр нэг нь ингээ барьж байж байгаа. Тэгэхээр би хэлээ. Чи бит тэнэгт. Ах нар чи том үний кино үзсэн бол яах гэж. За тэгээ би ингээ бодож байгаа. За одоо ингээ тэнгууд ихтэй хэлж ах байхгүй одоо яах вэ? Шууд ингээ хүн өөртөө шууд ингээ бүх ачаалаг авдаг. За одоо төгөлдөр чи өөрөө чиний л балга. Шууд харцгаа шууд алхаад уулын мод руу очиод чив чимэг уулын модонд очиод тэгээд модны хараар ороод ингээ бач. Тэгээд жоох уйлд суулаа өвдгүүд. Би яагаад миний уйлж байгаа. Тэгээд уйлж уужсаа инглээ. Гинт бэргийн санаад шууд босч ирэн гутлаа. Шууд шорто тайлаад бандажа тайлаад оймсоо тайлаад пүүзээ тайлаад шууд улаан гараараа газар ухаад. Тэг бүгдийг булаад. Дээлгсгээ. За. Одоо орой болохоор тасагтаа ороод дугуунтна. Зөвөн ботсон байгаа дээ. За ингээ орой боллоо, бүрэнкээ боллоо, гадаа нармаар жаргаал ингээ байжсэн чи хамгийн амар нь яасан гэж бүлгээрээ тоогоолог болчихлоо. Хүүхдүүдээ. Тоогог хацгай. Оо, навшнууд унтаад өгөөч. За тэгэл тэр чи ойлгомжтой эхнээс ингээд мад руу ороод эхэлж байгаа юм чи ингээд тэгэж би яах юм бүксэн би шалтан юм чи. Тэгвэл хүн ичгээр амар юм билээ. Шууд мад руу аваад. Энэ золго мол хамаагүй. Уулын модон дээр гацсан. За тэгээ доогоор хагаад тоогоо төгөлдрөө тоогоо. Тэгээ би дээрээс моо яг та нарт алдууш маа. Чичиж байгаа хгүй би 11-нд тугууд. За тэгээ байжсэн чи нилээ хайл 11 боллоо. За одоо били багш нар за хүүхдүүд одоо та нар нэмж алга болох гээд байна. Та нар гэртээ орцгоо. Өрөөндөө орцгоо. Багш нар хай. Бүх бүлгийн багш нар хай. За тэнгууд багш нарыг оруулж байгаа би газ бууж байгаа хгүй. Одоо яг өрөөндөө ороод унтах боломж хэн ч мэддэггүй. Тэгээ хараа ингэж энэ ихтэй хамгийн тэнэг санаа зэ. Ингээд нөгөө подолко ингэж бариад тэгээ ингээд бөхснөөсөө ингэж бариад тэгээ ингээд гүйж явахгүй. Тэгтээ би зүгээр дасгтаа ороод унтчих байсан юм бэлээ. Тэгсэн чинь нөгөө ихчээсээ очиж чемдаанаас хувц авах гээд эмэгтэйчүүдийн дасгийн цонхыг тогшоод
Тэгс чи бүлгийн өдөр тийшээ чи юу хийж байгаа хөхт вэ? Нэг юм ганц педофил шиг те юм ингээд ийм бүхсэн биеийн шалдан тэгээ эмэгтэйчүүдийн дасгийн цонхон дээр ямар ч олигтой дүр зураг байхгүй байхгүй. Тэгээ би одоо бодож байгаа одоо тэгээ дүшгийг ингээд цусланд явуул. Тэгсэн чинь сая ингэж яг энэ 100. Манай нөгөө энэ чи дараагийн үе болчихж байгаа шүү дээ. Та нар бодлоо тухайн үед надтай 15 явс их чи одоо 16 та хүүтэй заяа. Тэгэхээр тэрийгээ сая Эрдэнэт рүү ингээд амралтанд яв. Хүүхдийн тусланд явуулах гэдэг. Баатар. За ээж аав ер нь бас уралдаал хүүхдээ явуулах нь зүг. Одоо нэг хүүхдээ зүг. Зүгээр ээж нь ингээд зүгээр минут тутам залгах чи тэгээ явуулчих. Окей. За явуулчих. За. Пүм гэ яваагууд нь. Тэгэл юус амар. Ээж гэдэг хүн чи тийм бил шиг 30 минут хүүхд рүүгээ залгах байхгүй. Баг залаас богоон суулгаад. Миний хүү яаж ин богоондоо байна. Миний хүү яаж богоондоо л байна. Энд л богоондоо байж тэр үуч тийм үү? Тэгэл ингээд нөгөө лагерийн гашаан дотор ингээд уцаа барьсан ингээд яагаад уцаахгүй. Тэнгууд биелж байгаа. За битгүй. Наач одоо арх ууж байгаа шүү. Бараг тасалсан байгаа шүү. Тэгвээгөө миний хүүд ихсгүй. Заргуул 50 мөнгөнд гүйс юм та яаж бичиж байгаа? Тэг ингээд бодохгүй. Тэгсэн чи ингэсэн бил өвөө эмээ хоёр нөгөө намайг анх явах чи энийг хараа гэсэн чи тээ. Би тэгсэн чи нэг ихчийнхаа нэг юмыг ахнараас хамгаалаад тэгээ ахнар нөгөө ихч болохоор намайг нөгөө тийм арх тамхинаас хамгаалах гэж явсан юм байл. Анх бодох нэ биш нэг ихчийн нэг юмыг амар хамгаалж явсан байхгүй. Тэгэл ингээл өвөө ингэ хэлсэн байхгүй. Миний хөө ихчигээ ах нартай уулзахаар нь дагаад л яваад байгаарай заа. За. Тэгээ одоо ингэж байна. Одоо тэр юм чин өнөө цагт болсон байсан бол одоо ингээд шившиг болж байгаа заяа. Бичлэг гараа те. Миний нөгөө болцсон юм олж болцсон те ингээд. Фэйсбүүкээр нэг те. Хинийхөө ичтэл шээрмэ гэж. Амар юм болж байгаа байхгүй. Тэгсэн чинь харин гайгүй. Ер нь бол гэж байгаа. Анх ингээд интернет гэдэг юм ингээд биднүүсийн одоо нөгөө манай чулуун зевскийнхэнд одоо тий 202 5 дугаар хороолын юм чулуун байлтай байгаа шүү дээ. Тэр үеийнх нь ингээд интернет орж ирсэн чинь ийм сонин содон гинт. Яг гоо ингэж интернет кафе гэж юм байлаа. Хамгийн гоё нь одоо яг фантам булан дээр айгуугаа интернет кафе. Ороод ингээд мөнгө төлнө. 250 төгрөгч лүү 300 төгрөгч лүү. Маа гэж төлөнгөд 15 минут. Тэгээ 15 минут ороод ингээд бичих гээд ингээд анхудаа гар харж байгаа юм чинь бид нэ. За интернет эксплорер л их гэж байгаа өөр. Ингээд интернет цэг цаг чи дуслаа. За. За тэгвэл гэртээ компьютер авчихсан. Тэр гэрийн компьютер гэдэг хэцүү. Интернет холбохоор энэ энэ хараас дурлах юм. Ста намайг ойлгож байгаа шүү. Тэгээд нөгөө ингээ гэртээ ингээ интернет тавьсан юм шиг. Ингээ бичин нөгөөдгөө ингээ ерөөсө тэр нэг юу мөр орох хамаагүй угсаа гэрийн нэт угаасаа нэг сонин шүү дээ. Ингэдэг штэ. Интернет залгадангууд ингээ гэрээ утас шүүгдэг те. Тэнгууд ингээ газ бэлдээл интернет бичиж байгаа л ороод интернет кафед ороод 15 минут мөнгө төлөөд газ интернет орчин. Тэгээд юу хайхаа мэдгүй. Нэг юм биднээс интернетээс хаах юм байдгүй байсан бохоггүй. Тэгээд нэг хийдэг юм нь Монголын цэгдээ гэдэг нэг юм чат руу ороод за алнаа. За энд бол зүгээр гортог иргэн. Зүгээр ингээ араа 10 цонх нийцсэн ингээ 10 охинд зэрэг шатлаад. Тэ цахим хангахгүй. Бриллиантын принцесс. Ийм амар нэртэй. Sweet boy 247. Новши нэр өгдөг байсан юм байна. Бодгоор одоо санаа. За бичлээ. Бичэв. Тэгэхээр нэг би ингээд би тэр нэг бриллиант принцесс гэдэг охинтой амар удаа бичсэн байхгүй. 3 сар бараг ерөөсөн. Уулзч тэр чи нөгөө нэг хаана хин байгаа мэдэхгүй ш. Тэгэл бичээл. Тэр манайхны эхлэл юм гоё те. Хай им шууд ингээд бичээ явчихсан. Богинохоо хай гингууд хай гингууд им. Тэнгууд скол хай гингууд за болий. Тэг шулуу. Тэгсэн чинь им гэл нэг охин тавьсан амар биц. Би сурдан би чи би хөгжим санаас ямар хөгжим би ааш тоо lumino амар бичээл. Тухай lumino гэдэг бүх туг чийлэр мэднэ. Амар бичээл яваалс. Тэгэл байж байсан нэг өдөр найзтай гайхуулах гэдэг чи одоо 3 сар нэг охиндоо чатлна гэдэг чинь бол одоо рекорд тахгүй. Найзгүй шүү. Энэ хар бэглэм принц гэлдэг чинь найз нэг царай. Гэлдэг тахгүй. Чум яагаад байгаа юм бэ чи юм гэдэг чинь. Цаашаа компьютер л болоод ингэсэн чинь шууд намайг шууд unfriend гэдэг.
найзтайгаа 3 сар чаталсан байна. Хайрын интернетийн мөнгө хөөх. За, тэгсэн чинь одооний залуучууд одоо нөгөө Z generation ямар generation те millennial мал тэдүүс ч юм бол одоо интернетийг бол төгс утгаар нь ашиглаж шít. Бараг гидсэндээ сураад гарч ирж юмшсэн те. Тэгээд тэдүүс одоо ингээд өөрсдөө хайгаад яг одоо 16-тай үе тэнгийнхэн маань юу хийж ийн гэж хайгаач Америкт алж малж байгаа штэ ингээл нөгөө гаражны компани байгуулсан ингээл янгууд нөгөөдөл ч бас ингээл өөрийгөө харьцуулаад эморж меморуулаа. Энэ бол яг тэднүүсийн асуудал гэхгүй. Биднүүсийн үед бол тэгж харьцуулах ямарч боломж байгаагүй гэхгүй. Биднүүс зүгээр харьцуулаад ганц шалтгаан ээжийн найз хүүхдтэйгээ маад ирдэг хөөх. За, ороод ир. За тэгэнгүүт ерөөсөө дэлхийн хамгийн сайн хүүхд бол ээжийн найз хүүхд хөөх. Багтна. Миний хүү хичээлдээ сайн, миний хүү урлаг уран сайхан сайн, миний хүү өндөр. Тэгээд нөгөө ээжийн найз тэгээ намайг бишээ баахан хүүхдээ магтаж. Тэгээд ээж болохоор намайг ингээд ийм яг найз нь юм ярьж хахад ингээд хөмхөгөө зууцсан ингээд та тусгай чи хуулан дамуулах. Ингээд байж. За тэгээд ээжийн найз хүүхдээ аваад гараа яваад би зодвол. Ой, тэгээ сүүлд гинт ийм гоё юм гарч. Гэтэ одоо биднээс за одоо гайг болцсон баг. Тэрнээс бас нэг юм гарч стил биднээс ер нь интернетээс юу хайхаа ер нь жоохон ойлгохгүй л байгаа юм байлээ шүү дээ. Хамгийн сүүлийн топ жишээ зөө. Энэ бүр топ дэлхийн жишээ зөө. Монголчууд гэлтгүү. Банк, Google Earth гэдэг юм гарсан баг. Дэлхийн аль ч өнцгөөс дэлхийн аль ч өнцгийг байгаа юм шиг хардаг. За тэнгуү тэр нэг дээр нэм хүн байгаа ш тэ. Тэр хүнийг одоо хаана авч тавих юм? Итали, Франц хаан чамаагүй тавиад вив гэдэг дарангууд пүм гэдэг тэр гудамжинд авчиж чинь. Байшин барилга нь юм гоё юм оо мог. Тэгсэн чинь биднээс яаж юм гэж гэрээ хайж байгаа. Биш гэрээ гадлаас нь хараагүй юм уу? Биш насаар л гадаа тоглож байгаа юм байшингаа хараад ингээд. Гэхдээ тэр байшин чи байсаар л гоохгүй яг тэр 220,000 тэ 25 дугаар байгаа гоо. Тэгвэл гэрээ хайж байгаа. Пам би гараад ирэнгууд амар баярлж байшлаа. Хайр энэ араа манах. Юу гэсэн бэ? Тийм өөдгүү өрөвдмөрч юм шиг мэдгүй. Тэгээ заах энэ технологи хөгж одоо ингээ бүх юм хөгж байна. Өнөөдөр бол одоо жишээ нь та нар бүгдөө TKZ хэмээнээс билет авсан хүмүүс байгаа тий. Хөө яагаад орохгүй? Бүгдөө шаг авцсан юм шүү дээ. TKZ хэмээнээс билет авч байгаа тий. TKZ хэмээнээс билет онлайн худлаа гэдэг хүмүүс байна. Манай ихнэр бол тэрийг зүгээр алдаг. Тий. Хүүхдийн говц мовц ингээл бүх юм аваад икемикагаас юм шүүгөө мүгөө загч махаалаа алж байгаа. Тэгээ би яг интернет ингээ хөгжихийн ирээр гоёгээ бодоодсэн. Сая бол нэг дэвшил гарлаач Монгол улсад энэ 100. Монгол улс наадмынхаа нээлтийн билетийг онлайнаар зарлаа. Гой бүгд ингээ бүртгүүлж мэдвэл за наадмын билет авах тэдэн жуулчтай тийм бүгд бүртгүүлээд ингээ болонгод бүх хүмүүст амар гой мэйл ирээл. За тэгээ мэйл уншсан чинь та бүхэн 7 сарын 10-нд Дүнжин гарвын гадаа ирж очирлоод билет авна. Чи юу гэж байгаа юм бэ? Онлайнаар бүртгүүлжээд 7 сарын 10-нд ингээд Дүнжин гарвын гадаа. Би тэгээ боддог байхгүй тэр шийдвэрийг гаргадаг хүн амар лүүзер гар байсан баг тий. Хин ч юм 10 жил мэлдэн араас нь гүүж мөдгөө нэг юм хөгийн гар байжгаад тэнгуудлаа одоо ингээд маниусаас өшөөгөө аваад байгаа. Араасаа гүйлгэж, хүлээлгэж. Би бол яг тэр хүнийг би бол хотын дараа одоо би тийм билетний дарга байвал би стаг бүгдийг өгөө явчих. Ягаад тэгэхээр манай ангийн 10 жилийн манай ангийн бүх хүмүүс миний араас гүйдэг гэсэн бохгүй. Нэрэ биш нөгөө биеийн тамирд эртнээжүүдийн хамгийн ард. Тэнгуү чи бүх манай ангийн хүмүүс миний ард. Алчаатай. Яа. За тэгээ ингэж одоо тэгээд чи ингээд бүртгүүлээ явна хэцүү. За одоо нэрээ овгоо имэйл хаягаа ангууд та имэйл хаягаа баталгаажуулна. Хүүхс өмэж хүн өөрөө юм авах чи өөрийнхөө хаягийг хийн үстэй. За одоо хамаалга имэйл хаягаа баталгаажууллаа. За имэйл хаягаа баталгаажуулна. Та одоо пассворд зөхөө. Энэ ирчүүдийн хувьд хамгийн амар том асуудал гэхгүй.
пассворд зохиох. За ямар пассворд зохиох вэ? За окей. Гэтэ ирчүүдийн толгойд хамгийн түрүүнд амир тэнэг бодол орж идэх байхгүй. My dick. Тэнгүүд өөдөөс нь ямар хариу ирдэг гэж too short. За тэнгүүд нь уур үрээд яагаад намайг ингэж байгаа гоола арай уртсгаад my penis. Тэнгүүд хариу нь weak. За болохгүй гэж бодонгууд л ингэж явах. За шууд эхнэрийнхээ одоо сүүлийн арга хэрэглэж байгаа 3 оролдож байгаа юм чи 3 дахь дээр нь нямка 2 4 7 гэсэн чинь too strong. Эс өнөөдөр миний харин сууж байгаа шүү баазар аа. За. Гэтэ миний пассворд яг бол өмнөд тийм биш шүү. Түшиг 10 гэж. Хүүхдийн нэрээр хийцээ. Гэтэ ингэж хөөе тэн дээр нэг та нарын ийм анзаарч нөө. Одоо жишээ нь өнөөдөр та нар бүгэлдсэн бол Монгол улсад Улаанбаатарт хотын төвд циркэд миний тоглолтыг үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд дээр бүртгүүлж ангууд улсаа сонгоно гэдэг байхгүй. Юу гэсэн үг вэ? Афганистанд очиж миний тоглолтыг үзэхгүй шүү дээ. За тэгээ улсаа сонгоно. Өдөр ингээ явж байгаа Монгол улс ингээд Монако, Молдова гэдэг улсан дээр гарч ирдэг байхгүй. Тэгээ заримдаа гарч ирэхгүй. Байхгүй. Тэгээ ингээ гайхаад одоо яах юм бэ? Одер лөө оч гэдэг байхгүй. Тэгээ одер нь буцаад хамгийн дээр байдаг байхгүй. Тэгээ буцаад. Тэгээ манай ирчүүч нөгөө энэ хөдөлгөөндөө сайн юм чи. Тэгээд ингээ бүх юм бүгд дуусаад за ингээ байж байгаа. За ингээд next гэдэг анагууд буу улам отгаж бадаа инж буруу эмээгийн чинь ирж буруу гал. Оо яа. Тэгэл next юм таны цаг дууссан бай. Тэгэхээр энэ онлайн ерөөс явахгүй байх. За ингээд ийм нэг хүн цаг үед болоод их сургуульд орлоо. Монгол улсын санхүү эдийн засгийг одоо хөхүүлэн дэмжих үүслээ. Санхүү эдийн засгийн дээд сургуульд боллоо 2002 он. Та нарыг жоо хатахад байна. За ами орлоо, элсэн орлоо. Гэтэ манай ээж намайг санхүүд орох гэсэн болохоос би бол сөөсд орё гэж бодож лээсэн л дээ. За тэгээ санхүүд орлоо. Ингээд билээ. Ингээд та нар нэг юм нөгөө хүн хүнээ олно гэж байдаг штэ. Яг ингээд ороод ингээд санхүүгийн хаалгаар ингээд ороод зогссон чинь ингээд одоо нөгөө юм өндрүүд нь ингээд сагсчт нь ингээд угаасаа бие бинийгээ хараад ялгард юм бил ингээд ийшээгээ. Тэнгууд ийм нүдний шилтэй нөгөө хичээл хийдэг гарууд нь ийшээгээ ялгараал те. Тэнгууд яг ингээд нэг юм хідэн гар тунж байгаа байхгүй яг ийм. Тэгээ юу ч гоо нэг юм хідэн гар тунаад за тэрэнд нь би юм ингээд за ингээд тунаад найзууд болоод үлдээл. За одоо яах вэ? За яах вэ? Одоо бүгд хамгийн дөрөнд бөөнөрөө юу хийх вэ гэж чинь танилцах зугаалга. Яг тийм гарууд нь тунж байгаа байхгүй. Таны зугаалгаар явлаа. Зугаалгаа бол ингээ бөө зармаар гараад ингэсэн чи 7 эмэгтэй 3 эрэхтэй аруулаа зугаалгаар боллоо. Хашаа шарга мөрт. Окей. За зугаалаас шууд хүний 22 мянган төгрөг цуглуулганд нёгийгээ шууд баян зүрхийн зах руу явуулаа санхүүгийн ажилтлаа. Нөгөөд нь очиж шууд хайрцагтай маавд ирээ. За яах вэ гэж чи онгоолгоод үтсэн чи хүний тоогоор ерөөсө 10 хүний тоогоор ерөөсө 10 бэлэн гой мөн үлдсэнд нь арих. За одоо өнгөс нэг л авцсан юм чи буцаахгүй бүгд таглаад микрондөө суулаа. За бүгдөө явцгаая. Тэгсэн чи нөгөө яаж яах ямар өлөн огтуу таарсан. Ингээд микронд явж байгаа. Хөө хяан байна уу над хайрцаг юм чинь гэл. Өстөө оюутан байж бол ийм үлэн байж болохгүй байхгүй. Байхгүй очиж байгаа задлын сюрприз. Зарыг очоо буулаа. Пүн. За одоо хаана унд чивтгэн болсон ч юу? 4 хүний нэг юм байх. Өөр ямар ч байсансаа байхгүй. Уул юм утанд. Хүү. За ингэ бодсон. За ирчүүд нь ингээ ялгарч байгаа байхгүй. Яг майхнаар барьсан. За одоо ингэ юм 3 хүн байж 3 хүн дээр 3 начин зургуулаа энэ дунд нь заа. Үлдсэн 4 нь гадаа унд гал маань. Окей. За. Тохирлоо шүү. За очоо майхан захнаа барай. За ингээл өрсөлдөө. Яг зүгээр улсын хурлын сонгуул шиг болж байгаа. Бүгд худлаа ярьж эхлэв амар. За тэгсэн чинь манай нэг гараараа өвөөгөөс нь аавд нь ирээд өөрд нь ирсэн юм гитар. Дан банзан гитар. Дан гэсэн чинь нөгөө 3 охин чинь нөгөөд чи хажууд очиж сууч. Тэнгуүч би мөчөөгөө өгөхгүй. Онгоо мингоо яриад. Оо чи бай битгоо ирээд өгөхгүй. Чи бай битгоо гэсэн ингээ амар гоё. Гэсэн чи юм надад нэг юм хонглын үзүүд гэрэл нэг охин ингээ миний гоён дөөгөр хөлөө тавьдаг хөөхгүй. Оо тэнгуүс онгоо мингоо яриад. Оо за ингээ найртай байж гал. Тэгтээ би нэг жоохон буруу юмд анхаарал. Би нөгөө нэг шингэндээ анхаарал айгүй хандуулчихгүй. Тэгээд нэг ухаан орсон чинь дөрүүлээ гадаа үлдчихсэн.
Нөгөө гитарч ороо явцсан гитар батараа. Шиам. Надаа ингээ өнгөрлөө. За ингээ өнгөрөө байжлаа. Тэгээ байж. За ингээ тэр шүн дуусаа. Хамгийн амир нь энэ. Манай нөгөө гитарт ингээ өглөө босч ирээ майхнаас гарч ирээд ингээ. Йоо. Ямар амир зүгтэл вэ. Яач. Майхан гитар дээр ингээ нүүнө гიშгэд цөмөлж ийн гэж зүтлээ. Тэгдэг байхгүй. Тэгж ингээ жоох урж биднээс ингээ галдуулаад ингээ гадаа нөгөө бид дөрөв арх гоосоо шүү дээ. Тэгсэн чинь ингээ нүүнөө бос шейкэ боссноо ингээ гიშгсэн чинь гитарын цөмөлждөг байхгүй. Тэгсэн ингээ харснаа. Энэ төлөө мөлөг гал руугаа хийгээч тээ. Түлцээ. Тэгсэн чинь нөгөө найзаа наа чи зүуд биш гэж хэлж чаддгүй. Энд карма хог. Яах гэж майхан тунсан. За, их сургуулиуд гоё. Их сургуулиас 2 дурсгалд үлдсэн. Төгсөлтийн баяр. 2006 яг төгслөө. Нөгөө сэлэнгэд Эрдэнэхэн байна уу? Сэлэнгэд амар гоё амралт байгаа шүү дээ. Тийш явлаа. Богоноор Батаранд нэг л бүх охтууд аваад богон цугаал. 7 хоног. Явж өглөө амар гоё. Алаа мөн. Амар гоё амралт чинь гадаана юм байсан юм та. Тэгэл байжлаа. Очоод байжсэн чинь. Нөгөө анзаараагүй байсан чинь яг тэр жил манай боксын шигшээгийнхэн яг айгүй их спортын тэнд очиж бэлтгэл гардыг юм байна. Биднээс мэдгүй очсон. Тэгсэн чинь тэр жил үе гавьятаар ахлуулсан боксын шигшээгийнхэн дэлхийн авралт орохгүй очсон заяа. За тэрийг биднээс мэдээгүй. За ингээл байжсэн. Өдрийн хоол бол горхог болол. За ингээ горхогон дээрээс би чинь тэр үед одоо ийм мах шүл марай зарай байхгүй ш зүгээр ийм хар мод. Тэнгууд ийм зүгээр ийм шорттой. Тэгснэ ингээд толгойдогөр ийм алчуур ингээд зүүцэн халуун юм чинь. Тэг ингээд зүгээр ингээ горхогоо идсэн ингээ явж идэх байхгүй. Тэгсэн чил гэтэл ингээд яг бөөрлөө зогтохгүй. Тэгээ би унаад бос ирэл эргэж хараа. Би тэгтээ амьдралдаа ханхуудаа хүнтэй тийм амар ууртай мэдлж үзсэн байхгүй. Хараад сайн байна уу? Үе гавьят. Намайг нөгөө бэлтгэлийнхэнтэйгээ андуураад миний энэ зүүн бөөрлөө маа. Ингээд тэгээд өглөж ирээд сайн байна уу та? Ямар хаанаас юу гараад ирэх вэ? Тэгээд гайхаад байгаа юм энэ тэнд ингээ байжсэн чинь манай нэг юм курс юм амар иддэг юм бүдүүн гараад байхгүй юу? Орон нутгийн оюутан байхгүй хөргө хөдөөний тэрийг өөрөө хэрүүлээгээл та нар моосоо навчнууд та нар ихгүй биднээс игээ дээрлэхгүй биднээс чинь юм сэхэтнүүд шинээр гарч байгаа юм. Бүү чи яагаад байгаа юм бэ? Улаач чижээс огцсон юм уу гэж чи хэрүүлээгээл чи яагаад байгаа юм бэ гэж эднээс махнаас гусцсан байна гэл. Чи нөгөө 80 оюутан 3 хоноор хорхог хийлгсэн байхгүй юу? Чи одоо яаж мэдээд байгаа тэгтэй байгаа ч би ясаад олсон. Тэр нөгөө дал мал дон чүмэг мөмг нь байхгүй болохоор хөдөөний оюутан чи мэддэм байж. Энэ өрөөлн байхгүй байна. Амар угац. Тим хүнтэй явмаар юм бэл айл зугаалганд болов. За тэгээ оройн дэр диско боллоо. За энэ нэстэ хамгийн тэнэг хэсэг заяа. Тэгвэл тэр чинь боксын залуучууд угаас тэр амралтан дээр битүү 10 хэдэн. Тэр 10 хэд биднээс 40 лээ байх хамаа аахгүй 40 эртээ 40. Тэгэл дэмцэд гээл гадаа залбаад бүжиглж авч дэмцэд гээл нөгөө боксчд ингээл ороод ирнэ гэл. Тэдүч гээл хүрлээс хар юмнууд ингээл тургаад. Тэнгуут л ингээл би ингээл харж байгаа шууд ингээл гараал явчихна ингээл тойрогоос. Тэг ингээ харсан чинь нөгөө манай бүх охтууд нөгөө бүх боксчдод үлдсэн байдаг хөөхгүй. Тэгсэн чинь нэг охин хурж та нарт ихтэй байгаа шүү дээ. Энийг юмнууд аваач та биднээсээ аваач тээ гэл. Та нар цаашаа бай. Яс үзээд барахгүй юм чи яах юм бэ? Алууд насаараа зодуулсан хүмүүс тийм. Тэгсэн чинь хамгийн гоё юм нь яг 11 цаг болонгууд үе багш гарч ирээл шүгэлдээл унтаад гэдэг юм. Бүгд өрөөрөг орт. Оо тэнгуут нь биднээс гараад. За диско. Тийм тэтгэж яг манайс үүштэй мөнх эрдэнэ гавьяат авчи. Тэнгуут яг тэр үед нөгөө ингээд цонх ингээд бүгдөө ингээ өөр хамтд өрөөндөө орсон ингээ цонхоор харна. Тэнгуут би минь нөгөө охтуудыг хааж удаа. Тика алчаач. Яа. За ингээд л сайхан оюутнаас өнгөрсөн байдаг юм аа. Цагийг сурвалж ажил орлоо. Чингис хамаг бацрал.
Тэгээ биш нөгөө ингэсэн сүүлийн 3 жилд би нөгөө санхүү эдийн засгийн дээд сургуулийн их нөгөө оюутны зөвлөлийн дарга хийхгүй юу? Дарга. Тэгэхээр ийм оюутнууд өдөрдөж юм өдөрдөө. За миний хүүхдүүд. Билет ингэ захиалсан. За юу гэж байна. Том байлаа шүү дээ. За тэгсэн чинь яг миний төгсдөг жил ингээд Баян зүрх фалс гэх та нар мэдгүй одоо кино үйлдвэрийн тоглолт баар. Тэрэнд манай нөгөө шинэ жил болоод. За шинэ жил болсон чинь манай нэг юм курс юм жижигхэн нэг ийм байт юм аа. Цэцэгээс жоох. Тэрийг нэгдүгээр курст орж ирсэн гар ингээд мөрөл зүрлөөд нойлмол. Оо тэнгууд би чинь оюутны зөвлөлд орж. За. Хөөе. Чагаамаагаар нөшөглөө. Шинэ оюут ингэхгүй өө. Жоо доош юм. Ямар өндөр жоо нам бол. Жоо дэлгэхэд. Шинэхгүй шимэхгүй та маялаад та. Тэгээ гараа явсан. Тэр аймаа шартаа болгож ингээд Баян зүрх палсын гадаа 13 дор хороолыг цуглуулсан байдаг хөөхгүй. Цус нөртөө болд. Бүүн цотон бүр ингээд гурвалжин дөрвөлжин. Тэгээ биш нөгөө удахгүй нөгөөдөр нь ийм ажлын ярилцлагатай болохоор бас нөгөө октоудаас болт шиг ингээд явчихгүй. За тэгээд ажлын ярилцлаганд ирлээ. Нэг эмэгтэй захирал сууж байгаа ороо. Орхоо захирлаа за ор. За сайн байна. За сайн байна. Гэсэн шууд өгдөөс. Сайхан байлсан. Юу сайхан би. Яаж намаа мэдчих бол. Сайхан. Тэгэхгүй яхаа та нар миний хүүхдийг зотчоод. Тийч очив. За одоо би ажиллахгүй байна. Тэгэл ярьлага юм болоод дуусна. Тэгээ би гараа шууд би нөгөө ээж машины гуугаар гарсан шууд гадаа гараа машин зогоо. Ээж өнгөрсөн одоо энэ ажил байл. Яац л гэдэг ээж чинь нөгөө яхаараа ажилд ордгүй ил. Үгүй ээж одоо очиж тайлбарлая. За юу маа юу гэл дөнгөж ярь дуусаал. Тэгээ байж түс гэж явчих юм шиг. Зогсоол дээр бичсэн ч. Гайхаад буугаад харсан чинь нөгөө мань захирал ухарж байгаа манийг госчихгүй. Тэгснэ бууж ирсэн. Өө ашгүй чи байсан юм. За ингээ ажил орсон мэт. За тэгээд ажилд ороод тэр жилээ намайг чинь захирал өгч. Би дахиад нэг ингэж байгаа ш нөгөө. Тэгэхээр ажил өдрөө унтуулдаг мэдчихсэн шүү заа юу. Дахиад нэг урлаг уран цагаанд ортоо юм байна гэхэл гараа өрөхгүй би. За төгөлдөр энэ жилийн тэгээд ажил ороод хэсэг хугацааны дараа шинэ жилийн комиссийн дарга. За одоо ингээд энэ жил одоо шинээр орж ирсэн одоо бүх шинэ хүмүүсийг ингээд энэ шинэ жилийн баярт оруулаад одоо ингээд гоё шинэ жилийн баяр зохион байгуул. Чамд л авьяас чамд юм бэ. Окей. За ингээд бүх шинэ хүмүүс ингээд. Тэгсэн яг тэр нөгөө тушаал гарахаас өмнө ингээд тэр нөгөө банк байрдаг байрны гашаагаар ингээд явж ирсэн. Би ер нь тэр байрныгаа бүх хүүхнүүдийг ингээд дэвтэр дээр бүртгэсэн байдаг байхгүй. За энэ бол энэ компанийн одоо энэ хүүх бүхсэн ийм гэж юм гэдэг юм. Тэгсэн чинь харин ингээд гашаанд явж ирсэн чинь бүртгэлгүй нэг. What? Юу юу ингэ? Тэгээс бүртгэл минь дүү хаана юу гэсэн чинь зам. Ороо байж. Тэг авчихгүй. Тэгээ аваад стайл юм уу ганга байна. Тэгээд тэр жилийн болоо. За ингээд тэнгууд би ингээд харж байгаа чи. Тэгээ нөгөөдгий чинь би ботцсон. За энэ миний болох юм аа авсан. Дотор шууд ботцсон багш. Тэгэл ингээд байсан. За одоо хуваарлаа. За одоо бүжиг. За цэнгэнд бүжиг. Чи тэрэндээ бүжиг, чи тэрэндээ бүжиг, чи тэрэндээ бүжиг, чи тэрэндээ бүжигэл гээд бассан чи шууд чадахгүй юм чи шууд нөгөө дурлалт бүсгүйг нэг юмтай нэг бүдөө юмтай болгочихгүй албаар дараа нь гусах гад. Тэгсэн чи өөй нөгөөдг нь жоо эргүүлж мэргүүлээд орой бэлтгэлийн дараа хөргөж өгч юм хөхгүй. Тэнгууд шууд маргааш нэ. Ой чи бүжиглж чадахгүй чамаа гассан. Шинэ жилээс. Би бүжиглээ. Алсан штэ. За тэгээд тэгээ бүжиглээ. За тэгээд эн чинь бол ингээд би нөгөө өөрийн болгоод тэр нэг орой болгон ингээд бүх бэлтгэлүүдээр дагуулж авч юм аваал те. За наазаа мазэний тэр ямараа ингээд юм ээ хоол унданд оруулж юм оруулаад чи бас тоглож байгаа шүү дээ те. Өөрийн болохгүй л чи тэгэл. За тэгээд байжгууд нөгөө нэг энийг арга хэмжээ боллоо. Тэгээ битүүч айгу нууц өөр ирсэн юм аа. Амар удаа. Айгу удаа нууц өөр иргээл ажлыгаа харж маргуул гар мараа тавьж юм байвал. Тэр айгу гоё ирэх чагаал. Тэгсэн чинь нэг арга хэмжээнд дэр байгууллагын арга хэмжээнд дэр битүү жоохон бүлэмцүү гардаг байхгүй. Тэгсэн нэг хоёулаа ингэ. Хараа. Тэгсэн манай найз хараа амшин тий. Зүмзүүл. Тэгсэн нэг манай ажлынх ингэ бүгдөө бүлтийг харцсан. Биш энэ хоёр яаж байна? Шууд ингэ бүр хизээ хязаа авгаа нөхөр шиг гараа шүтх. За ингэ гараа авсан. Манай эхнэрийн нөгөө гол нь чухал ажил нь банк учраас клирингийн нэгтэл ингээд өглөө 9 цаг заавал ажил дээр байхгүй болохгүй ажил. Тэгсэн чи байхгүй битээр миний утасны дуунаас ирж шít. Миний утас дуурайд.
өдөр ингээ харсан чинь манай нөгөө найз охины одоо тухайн үе захирлна. Над руу. Чи манай хүний утсан салгаатай. Би яагаад над руу залж мэдгүй ингээ нөгөө төшөд хөнжлөрөг орч юм. Одоо би яагаад мэдгүй хаваач. Бало. Сөөдөө шууд нэг юм галзууртлаа ууралцсан захирал. Чи дээр охин яваад ир. Тэр би ингээ бодож уцруу нэг хараад нөгөө төрөө нэг хараад ингээ. Одоо охин байгаа болсоо. За амар уустай. За тэгээ ингэж аа. Тэгээд одоо эн чинь бол ингээд дөнгөж үерхэд эхэлж байгаа байхгүй юу? Хосороо боллоо тий. Хүний орчлонд. Тэгээ хосороо болоос одоо хүүхд гарах шийдвэр гаргаж байгаа юм л та. Битээр. Гэхдээ ингээд биднээс зүгээр ингээд цуслан дээр ингээд юм ярьж сууж ирсэн. Хараа хоёлоо хүүхд болох. За тэгээ хоёлоо хүүхд болъё. Тэгээ битээр шууд түшгийг олсон байдаг байхгүй юу? Бүр яг ярьж байгаа тохироод хараа хоёлоо хүүхд болох. За тэгээ шууд ингээд жоохон найзуудаас хийшээ яваад. Нэрээ яг болсон юм. Тэгтээ би ингэж бодох байхгүй. Яг ингэ төлөвлөж хүсэж хүүхэд болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо энэ зарим охтоо жоохон буруу ойлголт. Одоо ингэж шүү дээ. Жишээ 4 сарын 1-нд одоо жирэмсний тест дээр найз залуугаа айлгана ч гэнэ үү тий. 4 сарын 1 гэж мэх гээд ийм тохиолдолд та нар боддоо ингээд тестэн дээр авангуутлаа ингээд өөрөө улаан балмастраар нэг 2 болох гээд улаан зураас зураад шээсэндээ дүрээд гаргаад ирсэн чинь 3 болцсон. Ийм тохиолдол ч юм бол осолтой байхгүй. Тэгээд нөгөө ч өөрөө гинүстэй юм бүр ээжээ. Тэгмээргүй авах. Би бол ер нь одоо залуучуудыг айгүй их муухай ингэ нөгөө гэр бүл тоглоом салд нийлээл тэ хүүхд өмжрүүлээ бити тэгээсээ төлөвлөөсэй гэж боддог байхгүй. За тэгээд одоо тэгээд энд ийм байгаа. Би одоо хинч баг үзээг байх. Энэ миний Facebook дээр би сая нөгөө зөвхөн найзууд үзэх тохиргоотой байсан би сая л мэдлээ. Надад би яг нөгөө бэлтгэл дээр найзуудыгаа биш нөгөө эхнэрээ найрж исэн нэг бичлэг байгаа зөө. Би тэрэн дээр нь юу тухайн үед ерөөсөө миний сонсч үзсэн хамтлаг бол Lumino хамтлаг байсан. Би Lumino хамтлагийн бүтлгүү хайр гэдэг дуун дээр эхнэрээ найрж исэн бохгүй. Тэгээ яагаад тийм нэртэй дуу сонгосныг мэдэхгүй. Гэхдээ зүгээр л миний дуулж чадах дуу тэр байсан юм шиг лээ. Тэгээ би нэг дуу бас дуулж үзсэн бичлэг ид байдээ. Таар ногоос. Хөргөө намайг ингэ дагаад явж идэг гэсэн. За тэгтээ энэ бол нөгөө банкны ажилтан хүмүүс те ямар ч мэргэжлийн биш нэг жоохон онцгой байгаа байхгүй юу. Тэгээ би ерөөсөө энийг бүр бодон өнөөдөр энэ боломж гараад би яг энэ дог одоо тангим зууж байгаа хайртай зурлаад Red Line хамтлагтай дуулъя гэж бодсон юм аа. Онжи миний сэтгэл төлөв дараа ингэ хахад өгөө яг төлөвнийг үйдэг чамаа сайдар өдөрчл явуу болгоо босын хайрыг бодасан адагнуудад гэрсүүдээс байдаг болохгүй хаваа төгөө вэч наач арай ингэ дуусах нэгт чам ийм гоё дуу айгу муухай дуулаад хоёр тийм чам төвшөөлөг өгөө байхгүй тий энэ дуу нийтийн юм тоглуулж мөнгө болохгүй шүү дээ. Нийтийн юм тоглуулж заа. Караокенд болоос болно тий. Тэгээд энэ орлого модноос жоохон мох юм байна. Тэгвэл ингэж та гурав миний хайр зориулаад нэг дуулаад өгч. Би зүгээр ингэ зогсчихъя. Миний тоглолт. Би зөвшөөрлөгүй.
За тэгээд явах уу? Гэтэ энэ доо бүхэн бүгд хамтдаа дуудах уу? Yeah. DJ Золо. За. Ихтэй. Золо бүгд хамтдаа бүгд. Золо хамтдаа бүгд дуудах. Bichama matkhwe, yuto matkhwe, bichama matkhwe, bütün bu hayra yuto matkhwe. Olsun minist tutup daro ilgi, hakıdarı da yakın tadının bu ilgi. Şamasa tiracı ortaçı yok hakkı, olsun harip olasın, halın ötünün dokun. Kimse süreçte ben kaskılın karvat, etkili toka çiğne de harto sarın sasat, tümün tuğdu kontot, atı çama sonko, karga çamda çünkü şara bana doktor. Hasar ve kaçamda biçin nasıl bordo toy, ikiz doldurana iki muzden godun toy, toy. Her çiğ mungkin 가린 고스터 인샤도 비오라 모든 속도 오늘 수입이 수박 미리 터져가 되겠대, 무슨 금제들 남자가 믿을때, 지금 좀 거여면 가서 샤로 대모지, 잡아버렸다. 어다른 문제놈이 무슨 문자 우대 서세 우대 지휘니 노래 이 세상 무슨 문자 오동 만다 지휘니 아스타우샤 저도 봐 샤트 그 메시지 HD 더 같아 기타스 내지 Erkek çamda ekşide, cumhuriyetiz, uyum oldu vakit ortası katı çabuk şişe. 안나 감사 배고픈나 나밖에 들었어 그냥 밖을 기타 Onur okuyucu durur kasa sargabadı, usulsüzlük olacaksa 차서 옥사디 그 누가는 누가 다른 저로 비었어 아마 내 çobat 히든 곡사도 뭐 ayrılındı bugün hiç kasa battım olsa. Şu sarabanda 무슨 문자 오동 만다 지휘니 아스타차 무슨 문자 우대 서세 지휘니 아스타차 bichama matkoy, yoto matkoy, bichama matkoy, usulsüz hayra yoto matkoy. 사로진이 묵어지게 더도 되는 샷 어떻게 하는 사서 비슷해 사가진이 두개 비신길게 어떤 소리도 가 모두 뒤지는데 오다 사다가 따또 멋진 작다 야를 맞춰 너무 둥둥둥둥둥둥 양상은 박은 멋져가 더 어떤 혹시 사람 어디 더 넥스트기 미치고 살려 두둥둥둥둥둥 걸시다 Хочется ребятоваться. 기승하는 회사 내도 오는 노래 아니 하는 미치고 하루 어떡해 꽃다시는 어떡해 하루 목대 어떡해 그래 지도 메소서 나다니겠지 나만 산것 부스티드위 벗어 할면 할매 시티지 그래 고다리네 무슨 문자 너네 오동 만다 지리띠 아싸우차 무슨 문자 오동 만다 지리띠 아싸우차 Bichama matkoy, yoto matkoy, usulsüz hayra yoto matkoy. 무슨 문자 오동 만다 지리띠 서스윗 아싸우차 Yeah. Hayırda. 자, 이분이 하루치 불빛 주도자 없는 Ахнартаа баярлаа. Миний мөрөөдлийг мэдүүлсэн ахнартаа баярлаа. За одоо бол алсан үстэй арай. Чиггүй хүмүүстэй. Яа, ямар гоё юм бэ. За тэгэхээр ихнэр яг амьдрал дээр бол би төөгөө тарьдаг жилэг байхгүй. Өөчлөөр би өөр хүн гэсэн байхгүй. Анх нөгөө найрагч захта тэнгууд миний зөвүүн хүрээ зартж чамайг. Яаж хийж байгаа өөр юм басгүй. За баярлаа. Ингээд дараагийн хэсгээр түрүү удахгүй том удахгүй баярлаа. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Монгол телевиз. Тоглолтын зохион байгуулагч Ари Монголиа.